Америкийн Сиэтл хотын эзний хүсэл чуулганы одоо ухаалцж байсан ишлээс өнөөдөр энэ үгийг баттгаж байна. За нэгдүгээрт нь Есүс Христ үхлээс амьдснараа гмийн төлөөсийг төлсөн. За энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүс гэмтэй. Гэмгүй хүнийгч байхгүй. За мөнхийн эзний өмнө огт гэмгүй нэгэн харилцаатай болох ёстой байдаг. За гэтэл энэ дэлхийн нэг ч хүн тэр эзэнтэй харилцах боломжгүй болсон байна. Учир нь бүх хүмүүс гэмтэй. За жишээ болгоод за би найзаасаа нэг гар утсыг нь найз нэг түр хэрэглээх яа гэд аваад газар унахцсан гэж бодъё. За тэгсэн ингээ нүүр нь хагараад за ингээд утас нь эвдэрсэн. За тэгээд би эвдэрсэн утсыг ингээ буцаагаад найзтаа за найз минь одоо би ингээд утсыг чинь унгаад эвдэлчлээ. Тэгээд ингээ хэрэглүүлсэнд баярлаа гэд ингээ өгөх юм бол найз маань яах вэ? Нэг жоох юу байгаа ч нэг гомдонгоо тэгээд за тэгэхээр найз бит хоёрын хооронд нэг үр цайх одоо цайрах ямар ч тийм гомдлгүй болох ямар боломж байна. За би түүнд яг тэр загварын цоошин утсыг худалдаж авч өгөөд тэг өөрийнх нь хуучин утсыг аваад за намайг уучлаарай те. Би ингээд утсыг чинь эвдчихлээ. Тэгээ оронд нь яг адилхан энэ цоошин утсаар ингээд сүлээ болж ийн үгүй найз маань ямар байх вэ? За болж ийн. Тэгээ бид хоёрын хооронд яаж нэг үр цайж ийн. За тэгвэл үүнтэй адилхан анх мөнхийн эзэн хүний бүтээхтэй яг өөртөө харилцаатай байх. Ийм нандин харилцаатай нүүр нүрээ харж ярьдаг ийм харилцаа байсан. Гэтэл хүн гим хийснээс болж мөнхийн эзнийг харж чадхаа байсан. Мөнхийн эзэнтэй харилцаатай болж чадхаа болцсон. За гэтэл яг энэ харилцааг эргүүлэн авчрах үйл явцыг огт гимгүй хүн тэр хүний өмнөөс тэр хүн төрлөختний өмнөөс төлөөс болж иж золиос болж иж тэр цайрч үйж цагаатгагдж иж харилцааг нээх байсан. Вау, гайхалтай. Тэгвэл Есүс Христ огт гимгүйгээр бидний өмнөөс тэр төлөөс болсон. Тэгэд энэ өдрөөс эхлэн би мөнхийн эзэнтэй ингээд нүүр нүрээрээ харилцах харилцаатай болсон. Үнэхээр Есүс Христийг магтъя. Ямар гайхамшигтай вэ? Тэр гмийг хүчингүй болгосон. Тэр төлөөсийг өөртөө авсан. За бүгдээ Еврей номын 9:22-ыг харъя. За би эдгээрийг баттгах Библийн маш олон ишлүүдийг дуудана. Гэхдээ би зарим нь дурдахгүй бас алгасж явахыг хичээнэ. За бүгдээ Еврей номын 9-р бүлэг рүү очие. 9:22. Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгдэг бөгөөд цус урсахгүйгээр ямар ч уучлал байхгүй байж. За хуучин гэрээний үед сүмийн дахилч тухайн үедээ бол одоо хурганы цусаар ямар ч одоо өөсөйгүй гэсэн тэр хургийг одоо малыг нятлаад цусыг одоо бүх хүмүүсийн хүмүүс гим нүглээ тэр дахилч дээр за би ийм гимтэй байна, ийм нүгэлтэй байна гүтэн. Малын цусыг цацаад тэгээд онцгой ариун газар руу ордог байсан байна. Үнэхээр хүнд. За тэгээд тэр нь яг бүрэн уучлагдаж
цагаатгагдаж чадахгүй байсан. Тэгвэл Есүс Христ энэ бүхнийг дагд үрд байхгүйгээр тэр бидэнд цагаатгалыг авчирсан байна. Эзэн алдарш болтугай. Ямар гайхамшигтай вэ? Бид өршөөгдсөн. Бид өмнө сохор байсан. Тэр биднийг хараатай болгосон. Бид амьгүй байсан. Бидэн бүр мөнхийн амьтаа болгосон. Бид боолчлолд байсан. Бидний тэр эрх чөлөөтэй болгосон. Тэр хамгийн гайхалтай зүйл нь бид мөнхийн эзэнтэй хайрын харилцаанд байх хаалхыг нээж өгсөн. Гайхамшигтай. За би өөр нэг холбоо шишлийг дуутах юм бод ирэхтэй. Яс гаргаатхыг. За 1-р Петр номын 3-ын 18-ыг уншижээ. 1-р Петр номын 3-ын 18. Учир нь Христ нэг удаа нүглийн төлөө өгч зөвхөн зөв тусыг орлсон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болоо. Ингэхдээ махан бие дотор хүч сүнс дотор амьлуулагдваа. Ямар гайхамшигтай юм бэ? Бидний тэр махан бие дотор нөхүүлээд сүнс дотор нь амьлуулсан. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгээлт бууж түүний шарахаар бид итгэрсэн гэсэн. Гарцаагүй бид энэ гмийнхаа төлөөсийг эдлэж шийтгэлийг авах байсан. Харин бидний шийтгэлийг Есүс өөртөө авсан юм аа. Тэгвэл өнөөдөр бид энэ амьсан баярыг үнэхээр бүх баяраас илүүгээр агуугаар тэмдэглэхээс урахгүй. Гайхалтай. За нэг 5 настай хүү хаалга зогссон. За шууд нөгөө хамгаалтын хаалга ингээд онгос. За ор гээл. За нөгөө хүүч нь урагшаа алхаал. За тэгээд цагаан ордны одоо хинч орж болохгүй эсгэлөө тэр хүү ингээд явж ороод дахиад дараагийн хаалга зохиол хараад за ор гээл. Нэлээд олон хамгаалтын эсхийг даваал. За тэгээд цагаан ордонд орсон чинь миний хүү ор гээл. Яа тэгвэл ерөнхийлөгчийн хүү байсан учраас тэр бүх хамгаалтыг сэтлэж тэр аав дээр очсон. Тэгвэл өнөөдөр бид Есүс Христээр дамжуулан бидэнд бүх саад болж байгаа саадуудыг нурааж эзэнтэй харилцах харилцааг Есүс Христээр дамжуулан бид авсан юм. За хоёрдугаар гайхалтай зүйл нь тэр хуулийн биелэлийг баталсан. За хууль байгаа газар гим нүгэл байдаг. Одоо гим нүглийн одоо тодорхойлтол хууль гэж байгаа. За өнөөдөр улс үндэстнүүд одоо хууль үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэх шалтгаан нь юу вэ гэвэл хүний гимнэс болж байгаа. Гол тодорхойлт нь. За өнөөдөр Монгол улс бас их хурлын гишүүд гаргаж байна. За тэд ингээд хууль баталж байгаа нь. За хууль одоо илүү их болох тусам одоо хүний гим нүгэл олширч байна гэдгийг харуулдаг.
Тэгэд ямар хэцүү болж байна тий. Одоо ингээл маш олон хууль батлагдаад байна гэдэг маань энэний цаана юуг илэрхийлж байгааг бол хүн үргэлж асуудал тарьснаас болж тэр асуудлыг нь зохицуулах шаардлагатай учраас тэр нь хуулиар зохицуулагддаг. Уг нь бид бол тэр хуулийг бол ер нь хүчингүй болгоод байхгүй болгоод байвал уг нь их сайн. За гэтэл бид маш олон жилийн өмнөх ингээ байдал харах юм бол бараг зарим тийм хууль байхгүй ч гэсэн тэгээд яагаад тэгэл амьдрч болоод ирсэн юм бол илүү бие биенийг хайрлсан, бие биендээ тусалсан тийм орон зай байсан байж магадгүй. За бүгдээрээ Матай номын 5 дугаар бүлэг рүү очие. 5:17. За тэгээд хуулийн талаар миний хувьд бас маш олон зүйл хуваалцах боломжтой. Гэхдээ тэр бүх хуулийг батлаж биелүүлэхээр энэ Есүс Христийн амьлалт нь үнийг баталсан юм а. Матай 5:17, 18. За би эндээс хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсгүйгээр болгохоор намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсгүй болгохын тулд бус харин гүйцэтгүүлэхийн тулд би ирсэн. Ирсэн. Үнэнээр би та нарт хэлье. Тэнгэр газрыг алга болтол бүгд биелтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. За Исаи номон дээр бас юм үг байгаа. Өвс хатна, цэцэг гандна бидний Бурхны үг мөнхөд оршносон. За Есүс Христ үхлээс амьснараа бид энэ дэлхийн тэр бүх тэр хуулиудыг хүчингүй болгох энэ хууль үнэхээр биелэгдэх ёстой байсан юм а гэдгийг батлах том хаалга нэгдсэн. За тэгэхээр дараа нь би хэрвээ өөр өдөр явах юм бол энэ бүхэл бүтэн хуулийн талаар Есүс Христэд итгэдэг хүмүүс хэрхэн зөв үннээр нь ялгаж эзний энэ үгэн дотор амьдрах вэ гэдгийг бас заах тийм боломж байгаа гэж итгэж байна. Тэгээд эзний хүмүүс одоо энэ дэлхийн тэр бүх хуулиудыг өөрсдийн амьдралаар хүчингүй болгох болно. Боломжтой. За тэгвэл 3 дугаарт нь Есүс Христ үхлээс амьлснаар хүн бүхэнтэй шин гэрээг байгуулсан. Шин гэрээ. За энэ дээр Иремья номын 31-ээс 34-ийг бүгдээр харъя. Иремья номын 31. За манайхан Иремья ном дээр очиж гэнэ үү 31. За тэг 31-ийн би 31 дээр очие. За энэ бол үнэхээр бас гайхалтай ажилт байна. Эзэн тунхаглаж байна. Үзэгтэн Израилийн гэр болон Юудагийн гэртээ би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна. Тэр нь эцэг өвгдийг нь Египтийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөсцсөн миний гэрээтэй адил биш юм гэж эзэн тунхаглаж байна. Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртээ миний байгуулах гэрээ юм гэж эзэн тунхаглаж байна. Би өөрийн хуулийг тэдний дотор хийж зүрхэн дээр нь би түүнийг бичнэ. Би тэдний бурхан, тэд миний ард түмэн болно.
Хүмүүр хөрштөө, хүмүүр ах дүүдээ эзнийг мэд гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд намайг мэдэх болно гэж түмэн цэргийн эзэн тунхаглаж байна. Учир нь би тэдний гэм бурууг уучлаж тэдний нүглийг дахин санахгүй. Амен. За энэ шинэ гэрээ байгуулсан. Тэр бидний хуучин бүх зүйлсийг дахиж хизээч дурсахгүй, санахгүй. Тэгээ би тэдний зүрхэнд нутаглаж амьдрах болно гэж хэлсэн байна. За бүгдээрээ Еврей номын 8:6-г. За нэг баттгах өөр шинэ гэрээнээс гаргана. Шинэ гэрээн дээр энэ гэрээ байгуулсан маш олон эсгүүд байна. Еврей номын 8 дугаар бүлэг 6. Харин идүүгээ тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн. Бид Есүс Христэд итгэснээр эзэн бидэнд цоо шин гэрээ өгсөн. Цоо шин гэрээн дотор бид алхах боломжтой болсон. Гайхалтай. За энийг би энгийн байдлаар тайлбарлах юм бол за магадгүй хүмүүс ямар нэгэн одоо ажил үйлчлэл бүх зүйлс төр гэрээ байгуулдаг. За энэ гэрээ нь болохоор хоёр талаасаа бие биенийхээ бүрэн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. За гэтэл тэр тодорхой цаг хугацааны явцад тэр гэрээг өөрчлөх шаардлага бас гардаг. Тэгвэл хуучин гэрээ маань мөнхийн эзэн нэгэн үндэстнийг сонгоод түүгээр дамжуулан мөнхийн сүр хүчтэй эзэн байдгиймаа гэдгийг мэдэх боломжтой гэрээ байгуулсан. За гэтэл энэ нь үнэхээр тэр эзний агуу сүр хүчтэй гайхамшигтай зүйлийг харуулхад учир дутагдaltaй байгаа учраас Есүс Христээр дамжуулан дахин цоо шин гэрээг байгуулсан. Энэ нь Есүс Христэд итгэсэн хүн бүхэн ийм дэлхийн бүх хүмүүст мөнхийн сүр хүчтэй эзэн байдгиймаа гэдгийг өөрсдийн амьдралаар харуулах, тусган харуулах, илчлэн харуулах тийм үйл явцыг нээж өгсөн юм. Тэгвэл өнөөдөр бид бүгдээр дамжуулан хүмүүс үнэхээр энэ хүнтэй хамт бурхан байгаа. Энэ хүнээр дамжуулан гайхалтай зүйл хийх болно гэдгийг мэдэх болно. Үнэхээр өөр юм гэдгийг харах болно. Учир шалтгаан нь Есүс Христээр дамжуулан бид эзэнтэй цоо шин гэрээг байгуулж бид бүгдээр дамжуулан эзэн өөрийгөө харуулах хаалгыг нээсэн юм. За хуучин гэрээ болохоор өөр байсан биз дээ. Ялгаа нь бүгд бүтнийг үндэстэн хүчтэй одоо гайхалтай амьдарч явах тэр үндэстнийг хараад үнэхээр тэдэнтэй эзэн хамт байдсан байна. Бүгдээр эзнийг хүндлэе гэж эзэнд үерх ёстой байсан. За гэтэл тэр нь мөрөн гүйц тэр эзний алдрыг харуулах тэр үйл явц илэрхийлэгдэхгүй байсан учраас Есүс Христээр дамжуулж шинэ гэрээг байгуулсан. За ялгааг нь харж байна уу те? Тэгвэл танаар дамжуулж эзэн өөрийгөө бусдад харуулах боллоо. За дөрөвдүгээрт нь Есүс Христ үхлийг ялж амьдсан маш чухал зүйл нь эцэг аавтай эвлэрсэн.
2-р Коринт номын 5-ын 18, 19. За, үнэхээр гайхалтай. Эвдэрлийн үйлчлэл. За, бүгд 2-р Коринт 5-ын 18. Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг өөртөөгөө эвдрүүлж, бидэнд эвдэрлийн үйлчлэлийг өгсөн байна. Яагадгүй Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвдрүүлж, хүмүүсийн гин бурууг үл харгалцсан бөгөөд эвдэрлийн үгийг бидэнд даалгасан билээ. За, эзэн алдарших болтугай. Та бүгдээр дамжуулан эвдэрлийн үйлчлэл, эвдэрлийн үгийг эзэн Есүс Христээр дамжуулан бидэнд даалгасан байна. Тэгвэл бид бүх амьдралын турш хүн бүхэнд энэ эвдэрлийн үгийг хуваалцаж, энэ сайн мэдээг тунхаглаж, хүн бүрийг Бурхантай эвдрүүлэх бүх үйл явцыг амьдралын турш хийхнэ. За тэгвэл энэ шалтгааны улмаас бид өнөөдөр хамтдаа гэд цуглаж энэ эзний өргөөнд хамтдаа нөхөрлөж эвдэрлийг байгуулж маш олон газарт хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг хийж байна. За, Колосе номын 1-ийн 19-20. Колосе номын. За, би бас нэлээд олон ишлэл бэлдсэн боловч бас тэр бүгдийг хуваалцахгүйгээр шууд Колосе номын 1-ийн 19-20. Яагад гэвэл Бурхан түүний дотор өөрийн төгс дүүрэн нь оршилтгийг болон түүний загалмайн цусаар инх тайвныг тогтоосон. Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх юмсыг бүх юмсыг өөртөөгөө эвдрүүлэхийг таалдаг. Гайхамшигтай. Есүс Христээр дамжуулан мөнхийн эзний төгс дүүрэн нь бидний дотор оршиж. Тэгээд бид энэ дэлхий тэр бүх зүйлс дотор түүний загалмайн цусаар гэсэн тийм инх тайвныг тогтоон түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмс эвдэрлүүлэгдэх заашгүй шаардлагатай болсон байна. Тэгвэл бидний амьдралын бүх талбарт бид энэ эвдэрлийн үйлчлэлийг хийх боломжтой болсон. Энэ нь Есүс Христ үхлийг ялан диж 3 хоногийн дотор дахин амьлсан явдал юм аа. Гайхалтай. Тэгвэл таны амьдралд маш олон эвдэрлүүд хийгдэх бол. Бүх саад болж байгаа зүйлсүүд нурах бол. За, тэгээд 5 дугаарт нь Есүс Христ үхлийг ялан диж амьснаар гин болон үхлийг ялсан. За, одоо ингээд бүх зүйлийг одоо би баттгаж өгөх гэж байна. За, 1-р Коринт номын 15-ын 53. За, 53-ыг уншнаа. Гайхалтай. За, би 53-аас 57-г уншин. Учир нь муутах нь үл муутахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үгшхүйг өмсөх ёстой. Энэхүү муутах нь үл муутахыг өмсөж энэ үхлийн бие нь үгшхүйг өмсөх үед үхэл ялалтанд залгигдсан гэж бичигдсэн үг биелнэ. Үхлээ, чиний ялалт хаана байна вэ? Үхлээ, чиний хатгуур хаана байна вэ?
Үхлийн хатгуур нь нүгэл, нүглийн хүч нь хууль юм аа. Харин бидний эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг, Бурханд талархал нь байх болтугай. За бид айл эрт үхэлд өөрийгөө бэлтгэсэн байна. Үхлээс одоо айхгүй болцсон. Энэ хэсэг дээр маш тодорхой хэлсэн байна. Муудах нь үл муудахыг өмснө. За энэ бие маань бол гарцаагүй тодорхой усан дараа муудна. Энэ дэлхийн зүйлстэй шингэнэ. Харин бид Есүс Христэд итгэсэн учраас бид үл муудахыг өмссөн. Ямар гайхалтай юм бэ? За үхлийн бие нь үхшгүйг өмссөн. За бид энэ биеийг бол хадгалж чадахгүй. За нэг тодорхой хугацааны дараа бид энэ амьдын цаг үед хизээ мэд ямар ч нэг цаг хугацаанд үхнэ. За гэтэл бид энэ үхэх биеийг бол тайлцсан биз шүү дээ. Тэгээд харин үхэхгүй мөнхийн биеийг өмссөн байна. Ямар гоё юм бэ? Одоо яг ийм итгэлээр амьдрах юм бол бидний амьдрал үнэхээр утга учиртай, үн цэнтэй, айцгүй, амар тайван, үргэлж ялалт, баяр хөөр дотор амьдрна гэсэн. Хүмүүсийн одоо бодож байгаас би тис өөр зүйл дотор алхаж штэ. Бидний нөгөө ялзрах зүйл, үл ялзрахыг өмссөн. Үхэл үрд мөнхийг өмссөн. Тэгээд бид амьдралын турш бүх алдар, магтаал, талархал нь мөнхийн эзэнд байх болтугай гэж амьдрахна шүү дээ. Тэр үеэс үед хаадаа саадад тэр бол мөнхийн эзэн гэдгийг тунхаглаж амьдрахна. За ийм гайхалтай зүйлсийг Есүс үхлээс амьснараа бидэнд авчирсан байна. Тэгвэл өнөөдөр таны яг энэ амьд байх цаг хугацаанд та Есүс Христэд итгэсэн итгэл юутай үн цэнтэй вэ? Юутай утга учиртай вэ? Юутай гайхамшигтай вэ? Тэгвэл тэр тунхаглал амьдралын туршид байх болно. За 92 он одоо бас би одоо яг 34 жилийн өмнөх би өөрийнхөө тунхаглалыг хэлэх гэж байна. За 92 оны яг энэ амилсан баярын яг энэ үед би Сүхбаатарын талбай дээр явж ирсэн. За тэгсэн соёлын төв өргөөр ингээд маш урт дараалал ингээд оочор дараалал ингээд болцсон. Тэгээд энэ одоо ямар урлагийн тоглолт болох гэж байгаа юм бол юу болох гэж ингээд сонирхоод тэгээ нэг ахын мөрөндөө зогсон. Хөөе ахаа энэ юун оочор дараалал вэ гэсэн чинь чи мэдээгүй юм уу гэсэн чинь. Гүү мэдээгүй юу юм гэсэн чинь. Бодтой өгшийн чандар ирсэн. Тэр нь мөргөх чинь гэсэн. Тэгсэн чи би яг тэр Сүхбаатарын талбай дээр яг солиотой хүн шиг болсон. Юу болсон гэж бодож чинь. Бүр хамаг чангаар би үнэхээр баяртайгаар мөнхийн эзэн та алдарших болтугай. Би ойрлсон. Яг ойрлсон гэж бодож чинь. Яа тэгвэл би чандарт итгэдэггүй. Би өргөлж надтай хайр хайцанд амьд үхлийг ялан дийсэн тэр 3 хоногийн дотор дахин амьдсан би Есүс Христэд итгэдэг. Тэр одоо ч амьд үрд мөнхөд амьд. Тэгвэл тэр амьд байгаа юм бол би үрд мөнхөд амьд. Би тэр амьд эзэнд итгэдэг. Яа нэг хүмүүс чандар. Тэгээд би тэр үед үнэхээр тэр үйл явдал өнөөдөр миний амьдралын бүх амьдралын туршид эзний төлөө амьдрах том шийдвэр гаргахад тусалсан юм аа.
Өнөөдөр би хэн итгэснээ мэднэ. Тэгэд бидэнд хариуцуулсан энэ үүрэг даалгаврыг эцсийн өдрийн хүртэл нэр төртөөр биелүүлнэ гэдэг мэднэ. Яагаад гэвэл тэр сайн мэдээгээр дамжуулан үхлийг устгасан. Тэр үрд мөнхөшгүй байдал дотор биднийг алхуулдаг. Тэгэд би тэр өдөрс. Халелуя! Есүс та мэд та үхлийг ялсан. Тэр 3 хоногийн дотор даймалсан. Би өнөөдөр амьд хэлсэнд итгэдэг. Тэгвэл үрд мөхөд би таны алдрыг дуудуулах болно гэж тунхсан өдөр байна. Тэр амьдралын минь үйл явц маш том эргэлтийг авч өгсөн. Тэгвэл өнөөдөр би та бүгд тунхаглаж байгаа энэ зүйл бол Есүс амьлсан. Амен. Ямар гайхалтай. Өнөөдөр бид тэнд итгэснээ мэднэ. Бидэнтэй тэр амьд харилцааг мөшөгдөг. Үрд мөнхөд бидэнтэй хамт байж өөрхөн яруу алдрыг харуулах тэр эзэн бол таны дотор амьдарч байна. За бүгдээрээ одоо хамтдаа залбирая.